Сайн байна уу? Та бүхний өнөөдөр мэндийг хүргэе. Sanco Marketing Mongolia компани зүгээс Mozobook бүтээгдэхүүнийг хэрхэн аккаунт үүсгэх, хэрхэн суулгах, хэрхэн хэрэглэх талаар сургалтыг хүргэж байна та бүхэнд. За Mozobook бүтээгдэхүүнийг хэрэглэхийн тулд бүгдээрээ хамгийн түрүүнд веб браузераараа mozoweb.com буюу Mozobook бүтээгдэхүүнийхээ үндсэн сайт руу орно. За энэ ч бол Mosaic Education боловсролын системд хамаарагдах бүх хэл бүтээгдэхүүний талаар мэдээлэл байгаа. За энэ сайтны продукт хэсгээс нь Mozobook руу шилжээ. За Mozobook руу шилжэхээр татаж авах линк нь бол ногоон өнгөтэй сонголтоор байж байгаа. За үүн дээрээ дарахаар Windows зориулсан хөлбөрийг татах гэсэн линк байна. За энэ хүү линк дээрээ даръя. За тэгэнгүүт энэ линк дээр та Mozobook програмыг хэрэглэхийн тулд заавал аккаунт руу нэвтэрсэн байх ёстой гэсэн сануулга байна. За нэвтрэх хэсэг рүү шилжье. За нэвтрэх хэсгээр та өөрийн Facebook хаягаараа интеграшн хийж холбогдож болно. За Google-ээр аккаунт үүсгэж болно. Google аккаунтаараа, за Microsoft аккаунтаараа бас үүсгэж болно. VK аккаунтаараа бас үүсгэж болно. За бүгдээрээ Gmail хаягаа ашиглан шинээр аккаунт нэг хэсэг рүү очие. За шинээр аккаунт нэг хэсгээр локейшн байрлал шууд Монгол улс сонголтоор гараад ирнэ. За next төвчлөг дээр дарлаа. За энэ дээр та өөрийнхөө бүтэн нэрийг өгнө. Нэр болон огтойгоо. За email хаягаа хийн. Аккаунт үүсгэх, тэрийгэ баталгаажуулна. Пассвортоо хийн, пассвортоо баталгаажуулна. За улс орон дээр мэдээж Монголыг сонгоно. За сум дээр яг аймгийн мэдээлэл орсон байлээ. Гэхдээ ерөнхийдөө та эндээс өөрсдөө цаанаас нөгөөцсөн сонголтоос сонгочиход болно гэсэн үг. За энд муу адил. За City Town хэсэг дээр нь болохоор ерөөхдөө өөрийнхөө байрлаж байгаа хотынхоо нэрийг бичихэд болно. За шаардлагатай бол институтийнхаа нэрийг оруулж болно. За тэгээд насны хувьд 16-аас доош шүү, дээш шүү гэдгийг сонгоод нэвтрэхэд програм татчих авах боломжтой. Таны аккаунт шинээр үсээд програм татчих авах боломжтой болно. За тэгэхээр би аккаунтаа үүсгэсэн байгаа учраас өөрийн аккаунтаар нэвтэрчээ. За Mozobook програмыг татах хэсэг рүү линк рүү шилжээд очихоор ерөөхдөө сонголтууд байгаа. За эндээс мэдээж хэрэглэгчийн гарын авлагыг та эндээс үзэж болно. За Mozobook софтверийн танилцуулга видеог эндээс харж болно. За өшөөлөн мэдээлэл авах гэвэл энэ хүү линкээр бас нэвтэрч орж болно. За инсталл хийх софтверийнхаа хэлбэрийг сонгоно. За энэ дээр болохоор бүтэн хэмжээгээр нь бүх дататаа сонгох, суулгах. Хоёр дахь нь болохоор минимум хэмжээгээр 506 мегабайтаар суулгах, шаардлагатай бус төсгүүд нь хэрэглэх явцад одоо даунлоад хийгээд сууна гэсэн үг. Тэгэхээр аль хөлбраар нь татж суулгах та өөрөө сонгочихно. Тэгээ таны Windows 64 битийн хүү, 32 битийн хүү гэдгээс нь та вершныхаа одоо өөрийнхөө хөлбрийг сонгочихно гэсэн үг. За серверийн хувьд Mozobook бүтээгдэхүүний маань одоо дижитал контентууд, 3D сцен, видео зэрэг бүтээгдэхүүнүүд нь cloud суурьтай учраас аль нэг сервер рүү заавал холбогдох ёстой. За тэгэхээр энэхүү сервер дээр Монголын хувьд бол Central European server гэдэг нь бол одоо хамгийн одоо ойрхон бөгөөд хурдын хувьд хамгийн боломжтой гэж үзэж байгаа. За эндээс серверээ сонгоод бүтээгдэхүүнээ даунлоад хийгээд суулгачна. За даунлоад хийхээр таны веб браузер дээр чинь даунлоад хийж байгаа мэдээлэл гарч ирнэ. За би нэг алерт суулгацсан байгаа учраас бүгдээрээ даунлоад install хийх файлыг нь шууд харъя. За install хийх файл нь жишээ нь Mozobook 64 гэдэг ийм шарунгийн логотой ийм файл суусан байх, татагдсан байх ёстой. За энэ файлыг компьютер дээр суулгана. За мэдээж хэлээ сонгохдоо одоогор хамгийн түгээмэл англи хэлээ сонгочихъя. За тэгээд next мэдээж нөгөө агримта чагтлана. За суух газраа байрлалаа сонгоно. За десктоп шорткод үүсгэх гэдгийг сонгоно. За ингээд бүтээгдэхүүнээ суулгана гэсэн үг. За ингээд ерөнхийдөө бүтээгдэхүүн маань таны компьютер дээр иймэрхүү байдалтай
За өмнөх хичээл заасан дагуу программыг суулгасны дараа full download хийх үү гэсэн сонголт гарч ирнэ. За аль эсвэл дараа нь гэсэн сонголт гарч ирнэ. За бүгдээрээ дараа нь гэдгийг сонгочихъя. За програм руу нэвтрэнгүүт лиценз код нэгсэн цонх гарч ирнэ. За энэ цонхон дээр та хэрэг манай ухаалаг самбартай хамт лиценз код авсан бол лиценз кодоо энд хийх хэрэгтэй. За ингэснээр тухайн девайсн дээр бүр таны компьютер дээр эсвэл ухаалаг самбар дээр одоо энэхүү програм нь лицензтэйгээр аль биесны лицензтэйгээр сууж байна гэсэн үг. За тэгэхээр яг энэ тохиолдолд энэ тест дээр бүгдээрээ демо буюу үнэгүй вершнийг турших гэдэг сонголтыг сонгоё. За ер нь анхлан хэрэглэгчдэд бол шууд аудио байдлаар англи хэл дээр зааврууд нь явдаг. Хэрвээ та тэрийг сонсох хүсэхгүй бол X буюу closed товч дээр дараад тэрийг тэндээс гарчиж болно. За програм дээр одоо бүгдээрээ Mozo Web аккаунтынхаа мэдээллийг оруулах хэрэгтэй. За энэ бол одоо манай өмнө одоо компани хэрэглэдэг аккаунтын мэдээлэл чинь орсон байна. Яг гэвэл өмнө би энэ програмыг компьютерээр суулгаад устгацсан байсан учраас тэр мэдээлэл автоматар орж ирж байна. Тэгэхээр бүгдээрээ түрүүн тестээр нээсэн аккаунтынхаа мэдээллийг энэ дээр оруулъя. За тэгэхийн тулд эхлээд програмаасаа түр гарчээ. Цонхоо хаагаад за Mozo Web аккаунт руу нэвтрье. За алерт аккаунт маань нэвтэрсэн байгаа. За эннийхээ аккаунтн дээрээ дараад мэдээллийг нь харчиж болно эндээс. За яг энэ мэдээллийн дагуу бүгдээрээ саяын програм дээрээ оруулна гэсэн үг. Нэг бол email хаягаа оруулж болно. Нэг бол Mozo Web username ашиглаад нэвтэрч болно. За тэгэхээр энэ дээр шинээр Mozo Web аккаунтаа оруулчихъя. Сүүлд нээсэн. За энэ дээр пассвортаа оруулъя. За ингээд Mozo Web аккаунтаа оруулсны дараа энэ програм дээр local аккаунт, local user үүсгэн. За local user гэдэг нь тухайн самбар болон тухайн компьютер хэрэглэж байгаа газар магадгүй нэгээс олон хэрэглэгч хэрэглэдэг бол тэд өөр өөрсдийн гэсэн user аккаунт тэр програм дээр нээчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань бол Mozo Web аккаунтаас бол тусдаа өөр. Mozo Web аккаунтаараа бид нар лицензээ оруулж бид нар програмаа татдаг бол local user нь бол ердөө тухайн девайс дээрээ хэрэглэгч нарынхаа одоо өөрсдийнх нь user аккаунтыг үүсгэж байгаа ийм ялгаатай зүйл юм шүү. За энэ дээр бол шууд миний нөгөө Mozo Web аккаунтын нэрээр хэрэглэгчийн нэр нь ороод ирсэн байна. Энэ дээр пассвортаа хийчихье. За мэдээж нөгөө ашиглах нөхцөлийгөө зөвшөөрнө, чагтлана. За тэгээд local user-ыг үүсгэчихье. За ингээд та Mozo Book софтвер руу нэвтрэхэд хамгийн түрүүнд таны харах интерфейс бол ерөөсөө л энэ. Та яг ийм цонхон дээр нэвтэрч орох хэвээр. За энэ дээр бол мэдээж дижитал контентууд, дижитал хичээлүүд нь сонголтоо байгаа. За үүнээс гадна та одоо ажиллах талбараа нээхийн тулд create new exercise book гэдэг энэ хэсгээр дарна. За эндээс та өөрийнхөө ажиллах талбарынхаа арын бэкграундыг нь сонгож болно. За мөн одоо янз бүрийн хэлбэрийн одоо дизайн оруулж болно. Эдгээрийг сонгоод эцсийн сонголтоо хийчихээр таны ажлын талбар гарч ирнэ гэсэн үг. За ингэснээрээ бид нар одоо Mozo Book аккаунтынхаа ажлын талбар руу одоо эцэст нь нэвтрлээ. За энэ дээр одоо бид бүхэн энэхүү програмаа ашиглах болно.